хоёр хөлтэй дээрх дор Бурхны хамгаалалт өдөр дамжтай амьдрах үед муу ёрын сүнс бузар сүнснүүд Бурханд итгэдэг хүмүүстээр үйлдэл зүрхэлдэггүй энэ хүмүүс хамгаалагдсан биш үү чи үннийг хараахан олж авсан эсхээс үл хамааран Бурхан чин сэтгэлээсээ итгэдэг хүн л бол Бурхны урьдчилан тогтоож сонгосон хүмүүн чамайг Бурхны өмнө ирэхэд тэр чамайг ингэж хамгаалдаг энэ ямар агууны хүсэл гэж чиний хувийн аюулгүй байдал болон бүх хөдөлгөөн чинь аюулгүй найдвартай байдаг Бурхан эдгээр зүйлийг хариуцаж хамгаалдаг Бурхан бол ертөнцийн цоор ганц захирагч юм чиний ам болон эзэмшдэг бүхэн чинь Бурхны гарт энэ захирагчийн гарт байдаг зүрх сэтгэл чинь амгалан тогтвортой тайван байж чи юунд ч санаа зовох хэрэггүй чи Бурхны талаар хичнээн их мэдлэгтэй байхаас эсвэл хичнээн олон үннийг ойлгохоос үл хамааран зүрх сэтгэлтэй үнтүйлэн итгэлтэй байж чаднаа бүх зүйл Бурхны гарт байдаг Бурханд итгэжтэй зүрх сэтгэл Бурхны байр суурь байдаг тэд өмнөг айдаг бол муу ёрын сүнснүүд тэднийг өмөлцөд гэж тэдэнд ортож зүрхэлдэггүй Бурхан хүмүүст үнэн ба амийг үн төлбөргүй хайлтаж ямар ч хариу нэхэлгүйгээр хүмүүсийг өөрийн үгээр хангадаг хэдийгээр хүмүүс бие хэмжээнд жижиг хэвээр үнийг их ойлгоогүй гэж бодож Бурхны тэдэнд өгсөн эдгээр